Тэтгэвэр нэмэгтэй холбоотой асуудал ярьж байна. 20 мянган төгрөгөөс нэмээд өгөөч дор хаяж ядаж гэж байна. Энэ шийдвэр гарцсан штэ баасан хөө гүшүүнэ. Засгийн газар дээр тэтгэврийг нэмэх шийдвэр гаргаад 40-оос 50 мянган төгрөгөөр хувь тэнцвүүлсэн болон бүрэн тэтгэврийг дундаж болон дундаас доош одоо тэтгэвэр авж байгаа тэтгэвэр авагчдын тэтгэврийг 40-оос 50 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр засгийн газар 14 хоногийн өмнө гаргасан. Ингээд энэ одоо удахгүй хэрэгжээд явна. Тийм учраас бол тэтгэвэр авагчид бол тэтгэврээ нэмүүлнэ гэж энэ шийдвэр хэрэгжинэ гэж ойлгож болно. Таавал дээдл нь 20 мянган төгрөг гэж бодож байна. Бид нар доотл нь 40 мянган төгрөгөөр нэмж байгаа. Тэрэн дээр бол санаа зовлтгүй ингээд нэмэгдээд явж байгаа гэдгийг хэлье. Хоёрдугаарт малчтын тэтгэврт гарах насыг 5 жилээр наажлуулсантай холбоотой та бас янз бүрийн юм яриад байх шиг байна. Малчтыг одоо бас та доромжилж болохгүй. Хураг ишиг хариулж байгаагаас эхлээ нийгмийн даатгалаа наснаасаа эхлээд төлнөлөө мөллөө гэж энэ Монгол улсыг тижээж байгаа 300 мянган малчид өнөөдөр Монгол улсыг бас нэг хоолтой унтаа махтаа явуулж байгаа шүү. Явуулж байгаа. Таа ч гэсэн одоо хүнсэндээ мах хэргэлдэг байх заяа. Тийм учраас бол битгий ингэж яриа. Ер нь 2018 оны 1 сарын 1-ээс нийгмийн даатгалын шимтгэлийг малчин хуваарийн хөдөлмөр эрхлэгч нар 1996-аас 2016 оны 20 жилийнхаа шимтгэлийг нөхөн төлөх ийм боломжийг нь бол улсын хурл батлаа шийдээд өгсөн шүү дээ. 2018 оны 1 сарын 1-ээс эхлээд энэ 20 жилийнхээ нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломж бол малчтад хуваарийн эрхлэх аж ахуй одоо хуваарийн эрхлэх ийм одоо хөдөлмөр эрхлэгчдүүд бол бүрдэж байгаа. Тийм учраас бол энэ асуудал бол ингээд шийдэгдээд явна. За ихтэй сургууль төгсөөд ажилд орж байгаа залуучууд бол нэг 21, 22 наснаас эхлээд улсад ажиллаж нийгмийн даатгал энэ шимтгэл төлөх боломж нь нээгдэж байгаа. Малчтын хувьд бол 18 наснаас 19 наснаас төлөөд явах боломж нээгдэж байгаа. Тэгэхээр энэ бол давуу боломж олгож байгаа ийм хуулийн өөрчлөлтөө гэдэг ингээд ойлгоцгоо. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын хувьд бол томилтоор ажиллаж байгаа.